Загварын нэвтрхийтэл фэшнэрийн суугт тавтан байвал 26 онд эрчүүдийн тренд ерөнхийдөө өмнөх үеийн оверсайз хит өргөн загвараас татгалзаж илүү тэнцвэртэй, илүү пропорцтой, бодиттой харагдах стайл руу шилжиж байна. Ингээд 26 онд эрчүүдийн ямар хувцас тренд болж ямар хувцас хоцрогдож байгааг танилцуулъя. Өмнөх жилүүдэд маш хүчтэй тренд болж байсан сул том костюм, өргөн цамц зэрэг нь энэ жил хуучирсан загварт тооцогдож байна. Учир нь хит стритвэр хэв шинжтэй замбраагүй хит өргөн сул загвараас татгалзаж, харин оронд нь бие таарсан тэнцвэртэй хэрнээ эрчүүдийн дүр төрхийг тодотгож чадах стайл тренд болж байна. Энгийн дан товчтой хослолын оронд давхар товчтой модерн дүр төрхтэй тайлер хослол энэ жил илүү тренд болох нэ. Энэ нь илүү загварлаг хэрнээ хүчрэхэг харагдуулна. Мөн яруу найрагч шиг урсгалтай цамц, нэхмэл хуучны хэв шинжтэй цамц нь энэ жил шинэлэг загвар болон гарч ирж байна. Өмнөх жилүүдэд тренд болж байсан оверсайз бомбер, хит олон халаастай хүрэн, малгайтай цамц зэрэг энэ жил трендээс гарч байна. Учир нь хэтэрхий ханг стритвэр хэв шинжтэй. Харин оронд нь 80-ад оны эрч хүчтэй эрэгтэйлэг загварууд иргэн ирж байна. Чимээгүй тансаг хэрнээ бид сууж өгсөн том мөртэй урт болтоо, босоо захтай цамц, хүрэн зэрэг нь энэ жилийн голлох тренд болох нэ. Энэ жилийн эрэгтэй хувцсны материалын хувьд лого багтай, чанартай хэрнээ байгаль дээлтэй, удаан эдэлгээтэй, арьс сэлгэн ноос ноолуур материалтай байх нь энэ жилийн гол vibe-ыг бүрдүүлэх нэ. Мөн ташуу загасны яс мэт харагдах энэ материал ч гэсэн энэ жилийн онцлог тренд болж байна. Хит нарийн өмд болон өргөн сул өмд нь одоо хуучирчээ. Мөн хит доош унтсан загвартай эсвэл хит олон крематай, уранхай загвартай өмднүүд энэ жил хоцрогдсон загварт тооцогдож байна. Харин оронд нь нэгц шулуун эсгэлттэй, бит таарсан тэнцвэртэй хэрнээ цэвэрхэн, цайралтгүй шулуун өмд, мөн хилэн материалтай өмд энэ жил тренд болох нэ. Хит их спортлог пүүз өргөн том гутал энэ жил трендээс гарч байна. Мөн хитийг офс өмдөн дээр хослуулах, мөн тод өнгийн уурт баймс өмсдөг байсан үед дуусжээ. Энэ нь хэтэрхий эмх замбраагүй, төлөөлөөгүй хайн харагддаг учраас харин оронд нь шагаагаар татсан арьс сэлгэн гутал, мөн цэвэрхэн энгийн кет пүүз, лофер гуталнууд энэ жил илүү тренд болж байна. Өнгөний хувьд энэ жил илүү гэгээлэг зуны өнгө байх хэдий ч смокинг хар өнгө, чулуун хөх, гүн сарал, зөөлөн байгалийн өнгө болон вуурн тон өнгөнүүд илүү дангуайлах нэ. Эрэгтэй гоёлын хувьд энэ жил хит том цүнх гэхээс илүү цэгцтэй цэвэрхэн дунд хэлбэрийн арьс илгэн материалтай гар цүнх болон арьсан бүс энэ жил тренд болж байна. Мөн гарандаа хэтэрхий олон деталь өгөх гэхээс илүү ганц чанартай бугын цаг болон энгэрийн зүйлс, зангианы хавчаар жижиг гинжин чимэглэл зэрэг нь нэмэлтээр тренд болон орж ирж байна. Үснээ засалт хит вакс гэл хэрэглэдэг байсан үед дуусаж, харин оронд нь дунд урттай, бага хэмжээний засалттай натурал үс энэ жил илүү тренд болж байна. Ерөнхийдөө энэ жил замбраагүй хайнх биш, бас хэнцэрч биш, харин тав тухтай хэрнээ чанартай, чимээгүй тансаг хэрнээ эрч хүчтэй, жинхэнэ эрчүүдийн дүр төрхийг тодотгож чадах удаан эдэлгээтэй амьд стайл энэ жил илүү тренд болох нэ. Мэдээж 80-ад оны загвар иргэн ирсэн ч дизайнерууд орчин үетэй хослуулан шинэлэг загварыг санал болгож байна. Загварын талаарх сонирхолтой баримт түүх, хэрэгтэй мэдээллийг авахыг хүсвэл subscribe дарж нэгдээрэй. Баярлалаа.